Төсөв бүрдүүлээд замаа засъя. 1000 төгрөгөөр өнөөдөр цаа авч явахгүй. Явсан километр цагаар нь Бодит үнэн энэ. Дэлгэр сайхны дургуйцлыг хүргэсэн. За сайн бацгааны үзэгчдээ энэ удаагийн дугаараараа зам тээврийн сайд дэлгэр сайхны нэгэн мэрэгэн санааны талаар ярилцгаая. Энэ нь автозам ашигласны төлбөрийг явсан цагаар нь тооцож авдаг болох тухай юм. Энэ мэдээлэл гарсан даруйда маш олон хүмүүсийн дургуйцлыг хүргэсэн. За тэгвэл дэлгэр сайхны сайд яг юу гэж ярьсан талаар бүгдээрээ дэлгэрэнгүй сонсож үзье. За тэгэхээр ингэсэн бахан 700 800 км зам 1000 км замыг туулаад ирэхдээ ердөө 1000 төгрөгөл өгч байна. 1000 төгрөгөөр өнөөдөр цаа авч явахгүй. Босон цаг. Тэгэхээр цаашдаа бид энэ энэ анхны удаа гарсан машин зорчигч хоёр аль гараанаас гараад аль хүрэхийг тодорхойлоод тэгээд тэр одоо явсан километр цагаар нь замын хураамжийн тодорхой тарифтай болгоё. Километр замын хураамж авч ийж мөнгөтэй болоод тэр мөнгөөрөө замаа засах боломжтой болно. Бодит үнэн энэ. Бусад одоо тэр нефтийн одоо орлого, онцгой татвар энэ гэдэг бол улсын төсөвд орчиж байгаа болохоор за ер нь замын хураамж авахгүй бол зам засаж чадахгүй байна. Бид нар мөнгөгүй байна. Ерөөсөө л хураамж аваад төсөв бүрдүүлээд замаа засъя гэсэн юм агуулгатай мэдээлэл өгсөн юм байна. За тэгвэл яг өнөөдөр бодит нөхцөл байдал дээр автозамын төлбөр автозам ашигласны төлбөр 1000 төгрөг байгаа юу гэдгийг бүгдээр сайн нягтлж үзье л дээ. Тэгэхээр энэ нийслэлийн автозам ашигласны төлбөрийн хэмжээг бол нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас баталдаг журмаар бол зохицуулт юм байна. За 2024 оны 12 сарын 4-нд батлагдсан энэ удаа авсралтаар нийслэл бүртгэлтэй тээврийн хэрэгсэл жилд нэг удаа 100-аас 250 мянган төгрөгийн автозам ашигласны төлбөр төлдөг. Харин нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслийн тухайд 48 цагийн дотор бол 1000 төгрөг, 48 цагаас хойш 24 цаг тутамд 5000 төгрөгийг төлдөг байх нэ. За тэгэхээр сайдын мэдээлэл бол бас дэгсдэжээ гэж хэлж болохоор байна. Бас энэ дээр нэгэн онцгойлж нэг зүйлийг хэлэхэд за 2025 оноос өмнө бол за нийслэл бүртгэлтэй автомашины тухайд автозам ашигласны төлбөр бол 20,000 төгрөг байсан. 20,000 төгрөг. Тэгэхээр 2025 он гарсаар 100-аас 250,000 төгрөг гэдэг чинь бараг 5-аас 10 дахин нэмэгдчихсэн. Маш өндөр хэмжээгээр нэмэгдсэн гэж хэлж болох юм. За түүнчлэн тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ ч гэсэн үүнийг дагаад нэмэгдсэн байдаг. За тэгэхээр иргэд болвол энэ автозам ашигласны төлбөрийн хувийн хэмжээг нэмэх тал дээр дургуйцэд байгаа хэд хэдэн шалтгааныг үүнээс олж харж болохоор байна. Нэгдүгээрт нь гэх юм бол өмнө ярьсанчлан энэ автозам ашигласны төлбөр чинь 2025 он гарсаар 5-аас 10 дахин нэмэгдчихсэн байна. Хоёрдугаарт иргэд автозам ашигласны төлбөр болон одоо тээврийн хэрэгслийн албан татварыг одоо 2025 оноос өмнө жил болгон л төлөөд явдаг байсан. Гэтэл тухайн мөнгө хаана хэрхэн яаж зарцуулагдаж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар ирсэн. 3-р иргэдийн зүгээс татвар хураамж нэмэхээс өөр гарц гаргалгаа санал болгохгүй байгаа төрийн сайд нар өөрсдөө хамгийн том асуудал байна гэж шүүмжилж байна. За 4-р дэлгэр сайхан сайдын хүүцнаачлага магадгүй засгийн газраар хилцэгдээд батлагдаад хэрэгжээд явах юм бол тооцоолоогүй эрсдлийг араасаа дагуулах магадaltaй. Тэрний юу вэ гэвэл жолооч нор аль болох бага төлбөрийг төлөхийг эрмэлзэн. Өөрөөр хэлэх юм бол автозам ашигласны төлбөрийг аль болох багаар одоо төлөхийг эрмэлзэн гэдэг маань юу вэ гэхээр нөгөө стандарт хурдыг давах эрсдэлтэй. Тэгэхээр энэ маань эргээд нөгөө авто тээврийн осол аваар буурах ба Монгол улсад дахиад аюулын харанга гэгдэнэ гэсэн үг юм.